Eagle-тэй хамтаа үзэгчтэй бүхэнд баярлалаа. Тэгэхээр манай улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн салбар өнөөдөр манай улсын эдийн засгийн 30 орчим хувийг экспортын 90% бүрдүүлж байна. Төсвийн орлогот орж байгаа мөнгөнд үнгээр тооцоод үзэх юм бол 3 төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбар бүрдүүлж байгаа юм а. Тэгэхээр уул уурхайн салбарын салбараас гадна бусад эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлэх асуудлыг өнгөрсөн хугацаанд ярьсан ч яг тоо статистикаас харахад уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах тиймч амар биш гэдэг нь бол харагдаж байгаа. Иймээс бид уул уурхайн салбар тэр дундаа эдийн засгийг авч явж байгаа энэ гол салбарын нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа. Энэ салбарт ямар асуудлууд тулгарч байна? Олон улсын чиг хандлага хаашаа явж байна? Бид тэнд хүрэхийн тулд бодлогын ямар шинжилэл хийж байна зэрэг асуудлыг цуврал байдлаар хүрэхээр Mining Hub хилцүүлгийг хүрэхээр бэлтгэсний эхний дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр яг энэ сэдвийн хүрээнд бид өнөөдөр студидтэй зочдыг урьсан байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарын тэр төрөлжилтэд чухал яригдаж байгаа чухал ашигт малтамлын боломж юу нь ямар байгаа. Энэ хүрээнд Монгол улс бас ямар бодлогын чиг баримжаатай ажиллахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг хүрэхээр манай студид миний баруун гар талаас аж үйлдвэр Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга Даш Пүрөв, Монголын чухал ашигт малтамлын ассоциацийн тэргүүн Даваг, хятад судлаач доктор Баатар Хунаар ирсэн байна. Урилгыг хүлээн авч манай студид ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Дэлхийн банкны хамгийн сүүлийн тайланг та бүхэн бас харсан бах. Тэр тайлан дээр ер нь Монгол улс цаашид энэ эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалахын тулд эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх. Тэр дундаа эдийн засгийн төрөлжилтэд чухал ашигт малтамлын асуудал дээр тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг энэ зөвлөмжийг бол хургуулсан байсан. Тэгэхээр төрийн нарийн бичгийн даргаас асуумаар энэ ер нь манай улсад энэ чухал ашигт малтамлын талаарх хайгуул судалгааны ажил ер нь өнгөрсөн хугацаанд яг хийгдвүү? Яг энэ чиглэлийн бодлогын арга хэмжээ яг өнөөдрийн хүртэл хэрхэн хэрэгжив? За баярлалаа. Монгол улсын хувьд энэ чухал ашигт малтамлын чиглэл дээр маш их ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Хайгуул судалгааныхаа ажлыг эрчимжүүлээд явж байна. Ер нь бол Европын холбооны улс мөн Америк ингээд давхардуулаад тооцоод үзэхээр энэ олон улсуудад чухал ашигт малтамлынхаа листэнд авж байгаа 50 гаруй төрлийн ашигт малтамл байгаа. Энэний 31 төрөл нь бол манай дээр ийм орд илэрцтэй. Тэгэхээр энэ хүрээндээ бид хүн бол бодлогыг боловсруулад өнөөдрийн түвшинд нэг 21 төрлийн ашигт малтамлыг чухал ашигт малтамлынхаа жагсаалтанд оруулаад энэ лүгэ чиглэсэн бодлогоо томьёолоо явъя гэж ингэж үзэж байгаа. Үүнийхээ хүрээнд ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд энэ чухал ашигт малтамлын жагсаалтыг зарлаж энэ лүгэ чиглэсэн бодлого явуулахаар ийм өөрчлөлтүүдийг хийж байна. Тэгэхээр давг огшоос асуумаар байна л да. Ер нь энэ улс орнууд бол мэдээж сая манай улсын хуулийн хүрээнд хийгдэж байгаа энэ чухал ашигт малтамлын жагсаалтыг бол баталсан туршлага бол олон жилийн өмнөөс бол яригдсан. Тэгэхээр ер нь энэ чухал ашигт малтамл гэдгийг яг сүүлийн жилүүдэд энэ эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор л ярьж эхэлвүү. Энээс өмнө энэ асуудлыг улс орнууд анхаарал эхэлсэн байв уу? Түүхээс та ярьж өгөөч. Их эртний нэр томьёо чухал ашигт малтамл, критикл ашигт малтамл гэдэг нэр томьёо анх хэрэглэлтэнд орсон нь бол дэлхийн 2 дугаар дайны өмнө дэлхийд даяараа байлдах шинжтэй болцсон. Тэгэхэд танк их буу ч юм уу ингээд зэвсэгт ордог нэлээд хэдэн металлууд бол тасалдах эрсдэлтэй байсан юм байна. Тэгээд ер нь бол анх Америк стратегийн нөөц бүрдүүлэхдээ критикл ашигт малтамлын нөөц гэж хэрэгжилж эхэлсэн. Тэрнээс хойш бол яг нэг олон жил хэрэглэгдэхгүй байсан энэ нэр томьёо. Тэгээ 80-ад оны үед Япон улс цахилгаан бараа дэлхийд их экспортлдог ийм эдийн засгтай болоод өөрөө дотоод ашигт малтамлгүй учраас ийм экспортын бүтээгдэхүүний түүхийд орж байгаа бүтээгдэхүүнийг ихэвчлэн критикл гэдгээр жагсааж эхэлсэн. Худалдааны яам нь анх энэ санаачлагыг гаргасан байдгийг. Үүний дараанаас Германы засгийн газар, Америкийн засгийн газар гэх мэт газрууд бол гаргаж байсан. Тэгээд энийг тухайн үед бол хүмүүс юу гэж ойлгосон гэхээр энэ бол ингээд ер нь бол нэг өндөр хөгжилтэй улсууд гаргад юм байна гэж ойлгосон. Гэтэл ер нь 2015 оноос хойш дэлхийн нийтээр энэ цэвэр эдийн засаг руу шилжих асуудал илүү өргөн хүрээнд яригдаад цаад логик нь юу байна вэ гэхээр цөөхөн хэдэн улс цэвэр эдийн засаг руу шилжих биш дэлхийн бүх улс цэвэр эдийн засаг руу шилжийе гэдэг ийм юм яригдахад энийг дагаж ерөнхийдөө дэлхийн бараг ихэнх улсууд критикл ашигт малтамлын талаар ярьдаг болж эхэллээ. Үүн дотор бол нэг шин зүй тогтол харагдаж байгаа нь бол
зөвхөн энэ хэрэгэлдэг улсууд цэвэр чухал ашигт малтмын жагсаалт гаргахаас гадна олборлож нийлүүлдэг улсууд бас гаргаад энэнийг тойрсон бодлого стратеги гаргадаг болсон. Тэгэхээр олборлагчдын зүгээс ч гэсэн яг энэ чиглэлийн бодлогоо хэрэгжүүлж байна гэдээ ярьлаа. Ер нь энэ уулуурхаан бүтээгдэхүүнийг улс орнууд одоо олборлохоос гадна нэмэн үртэг шингээх асуудал дээр бол маш их анхаарч байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэмэн үртэг шингээх энэ боловсруулалтын асуудал дээр бол хятад улс мэдээж одоо дэлхийд бол тэргүүлэгчээр ярьж байгаа. Яг хятад улсын хувьд өнөөдөр энэ чухал ашигт малтмлын асуудал дээр ер нь ямар байр суурийг зах зээлд эзэлж байна вэ? Баатархүй судлаач яг энэ хятад улсын нөхцөл байдлыг та хэлж өгөөч. За 2015 онд Бүгднамд Хятад улс энэ стратеги ашигт малтмлын хууль гэж баталсан. Тэр яг тэр үедээ саяын давгүй хөшөө хэлдэг энэ жагсаалтыг 24 одоо элемент бүх эрдэс баялаг металлаас бүрдсэн ийм 3 үндсэн дэд бүлэгт хуваагаад ингээд ийм жагсаалтыг 15 оноос 10 жилийн өмнөөс эхлээд мөрдүүлээд эхэлж байна. За үүнийг дагалдаа зөвхөн жагсаалт гаргаад орхилгүй 2018-19 онуудад эргэцээ 2 баримтчиг гаргаад энэ чухал ашигт малтмлыг ирж хайх, олборлох, за боловсруулах шат болгонд нь төрийн төр засгийн зүгээс Хятад улсын засгийн газрын болон орон нутгийн засаг захиргааны зүгээс мөн төрийн өмчөд том үндсэн дамжсан корпорациудын зүгээс олгож байгаа дэмжлэг татварын хөнгөлтүүдийн асуудлууд нэлээд их өндөр түвшинд 18-19 онуудад явагдаад за өнгөрсөн 25 оны 7 дугаар сараас энэ шинээр хүчин төвлөрөөр очсон Хятад улсын ашигт малтмлын тухай хуульд яг энэ ойлголтыг яг энэ 24 жагсаалт яг чигээр нь оруулж ирээд дахиад нэлээд их тийм шинжилүүд хийгээд нэлээд тийм зах зээлийн горим руу шилжүүлээд нэлээд олон зүйл дээр тийм либерал байдалтай болгож ирсэн байна. Жишээ нь Хятад улсад энэ чухал ашигт малтмлыг экспортлох, импортлох үеийн одоо хуучин байсан энэ татваруудыг бол засгийн газрын тогтоолоор хөнгөлж ирсэн бол одоо бүр хуулинд оруулаад ихэнх одоо 3-аас бусад нэр төрлийн чухал ашигт малтмлын импортлох дээр бол татваргүй болгоод за маш бага зарим нэг цөөхөн элементүүдээр 2-оос 3 элементээр 1-2% татвартай импорт дээр гэхэд за экспортын дээр бол зарим нэг ихэнх зарим нэг нэр цохоод зарим нь ерөнхий нэршлэр явал экспортын бол нэлийн тийм хориг технологийн хийгээд олборлтын үеийн ийм хоригуудыг тавьж ирсэн баг. За Бүгднамд Хятад улсын хувьд энэ чухал ашигт малтмлыг ирж хайх үед засгийн газраас дотоодод болон гадаадад хятадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж хайгуулын ажил хийхэд нь бол орон нутгийн захиргааны зүгээс нэг жилд 15 сая хүртэлх ёоны буцалтгүй одоо дэмжлэгүүд татаасыг олгож эхэлж байгаа. За мөн маш бага хүүтэй үндсэндээ хүүгүй дэмжлэгүүдийг бол төв засгийн газраас газар үйлгийн яамнаас байгалийн нөөцийн яамнаас олгож эхэлж байгаа гэх мэт ийм үнэхээр Хятад улсын энэ эрчимтэй хөгжлийг дэмжиж байгаа энэ аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал одоо аж үйлдвэрийн витамин гэж хэлдэг энэ чухал ашигт малтмал дээр урд айл бол онцгой анхаарч санхүүгийн дэмжлэг, за дээрс нь технологийн дэмжлэгүүд, за мөн татварын бодлогоор их олон төрлийн арга хэрэгслэр үүнийг дэмжиж хэрэглээг бол өсгөх бодлого явуулж байгаа. Мэдээж энэ Хятад улсын өснө нэмэгдэж байгаа хэрэглээ маш их өндөр байна. Дэлхийд дээр байгаа энэ чухал ашигт малтмлын хэрэглээний 33% нь Бүгднамд Хятад улстай хамгийн том хэрэглэгч. Гэтэл нийт аж үйлдвэрт нэг шаардлагатай байгаа том орц бүтээгдэхүүнүүдийн үндсэндээ 10 чухал металл болон эрдэс баялагын ихэнх нь 70-аас дээш хувийн импортын хамааралтай. Өөрөөр хэлбэл Бүгднамд Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нь хэрэглээг гүйцэхгүй ийм чиг хандлага байгаа учраас цаашд ч гэсэн сая энэ 3 дугаар сард батлагддаг энэ 15 дугаар тамжлын төлөвлөгөөнд тусгайлан заасан баг. 2030 он гэхэд чухал ашигт малтмлын стратегийн нөөцийг GDP-ийн одоо 1.2% байрнаа гэж. Гэх мэтээр ийм бодлогуудыг бол шинжилээд явж байна. Тэгэхээр сая сонслоо да Хятад улсын хувьд бол мэдээж чухал ашигт малтмлын 24 одоо эрдэсийг бол жагсаалттай багтаагаад 3 ангилсан байна гэдэг. Монгол улсын хувьд бол одоо энэ ашигт малтмлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ хуулийн төслийг одоо удахгүй улсын их хурлд өргөн барьж. За өнөөдөр засгийн газраас бол тодорхой мэдээлэл хийж байна. Тэгэхээр та түрүү хэлсэн 21 элементийг оруулж байгаа гэдэг. Тэгэхээр эдгээрийг бас 3 ангилж авч үзэж явах шиг байсан. Тэгэхээр ер нь энэ чухал ашигт малтмтад ямар гол одоо эрдэсүүдийг Монгол улс чухал гэж үзэж байна. Ямар байдлаар ер нь эдгээр эрдэсүүд ангилж авч үзэж байгаа вэ? За ер нь бол энэ улс орнууд өөрсдийн одоо бүтээгдэхүүнийг онцлог тохирсон, бодлогодоо тохирсон энэ одоо ашигт малтмлын төрлүүдийг ашигт малтмалдаа чухал гэж одоо нэрийдэж энэ лүү чиглэсэн агуул олборлолтын болон дөрөвний хэлсэн олон төрлийн одоо татвар урамшууллын асуудал шийдвэрлэгдээд ингээ явдаг. Монгол улсын хувьд бол ялангуяа одоо коксч нүүрс бол бид бүхний хувьд бол хамгийн одоо
чухал бөгөөд одоо олон улсад бас эрэлттэй ийм бүтээгдэхүүн. За үүнийгээ дагаад бидэхэнд бол одоо цэсийн салбар маань хөгжиж байна. Олон ордууд одоо бас эргэлтэнд гарахаар ингээд бэлтгэгдээд ингээд явж байна. Үүнтэй холбогдлолтой бидэхэн бол цэсээ бол чухал даавж үзээд ингээд явж байгаа. Тэгээ үүнтэй холбогдлолтой газрын ховор элементүүд тэр бүхэлдээ багтаад явна. За мөн одоо цагаан дугалаг, кабелт, вольфрам битийн ийм одоо байдлаар 21 төрлийн бүтээгдэхүүнийг бол чухал ашигт мөртмөлийнхаа одоо жагсаалтанд оруулаад ингээд явахаар бэлтгэл хангацсан байна. Түрүүн бас хэллээ л дээ. Ер нь Хятад улсын хувьд бол одоо олборлолтоос гадна хайгуулаас гадна бас тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Аюулгүй нөөц бүрдүүлэхэд тодорхой бас стратеги чиглүүлж байна гэдэг. Мэдээж ойролт орнын нөхцөл байдал бол эрчим хүчний шилжилтээс гадна ахаад бас одоо эрчим хүчний шилжилтэд илүү хурцлах шаардлагыг бол одоо улс орнуудад бол дохио олж байна. За үүнтэй холбоотойгоор атом, нүүрс ч гэдэг юм уу, за газрын одоо энэ ховор элемент чухал ашигт малтмлын эрэлт бол эрхчлүүдэд улам өсөх энэ тооцоог бол судлаачид бол гаргаад байна л да. Тэгэхээр яг энэ чухал ашигт малтмлын ханган нийлүүлэлтийн сүлжээнд одоо тодорхой яг энэ өнөөдрийн үүсэж байгаа ойролт орнын нөхцөл байдалтай холбоотой ч гэдэг юм уу ер нь өөрчлөлт ер нь орж ийн үү, байр сууриа одоо илүү хадгалах, нэмэгдүүлэхийн тулд улс орнууд ер нь одоо яг бодлого одоо баталгаас гадна ямар арга хэмжээ авч байна вэ? Ассоциацийн зүгээс хариулж байна. Чухал ашигт малтмал гэдэг нэр томьёо анх гарч ирэхдээ одоо батлан хамгаалах зорилгоор гарч ирсэн гэж хэлжсэн те. Одоо ингээд өндөр технологи, цэвэр эрчим хүч, ногоон эдийн засаг гэх мэт ингээд явж байгаа дотор дахиад батлан хамгаалах гэдэг нь дахиад байгаад байгаа. Ягаад гэвэл энэ критикл ашигт малтмал доторх нэлээд олон элементүүд нь зэвсэг хийхэд, пуужин хийхэд, одоо тэгээд араадт баригддаггүй онгоц, сөнөөгч онгоц хийхэд гэх мэтчлэн ингээд маш олон зүйлд бас орж байгаа. За тэгээд одоо яг ингээд за ялангуяа сүүлийн 1-2 жил одоо нэлээд тийм бүс нутгийн хэмжээний дайн байлдаанууд гараад эхэлж байгаа үед одоо их гүрнүүдийн бодлого нь ялангуяа батлан хамгаалах бодлогот нь бол критикл минералын асуудал нэлээд хүчтэй суудсан. Одоо Америк гэхэд одоо нөөц бүрдүүлж штэ тий. За Европ ч гэсэн ерөнхийдөө асуудлыг өмнө нь илүү нэг тийм одоо юу гэх юм бэ онлайн төвшөнд харж ирсэн бол одоо илүү прагматик харж байна. Яг аль улсын критикл минералыг бид авч чадах юм бэ? Алийг нь авахд бэрхшээл тулгарх юм бэ гэх хэмжээнд харж байна. Нэг зүйл юм. Нөгөө нэг зүйл нь бол өмнө нь ерөнхийдөө ихэнх энэ ашигт малтмлын салбарын ялангуяа боловсруулах шат нь бол зах зээлийн гормоор явдаг байсан. Тэр үед бол ерөнхийдөө хамгийн зах зээл дээр хямдаар критикл минералыг нийлүүлж боловсруулж нийлүүлж ирсэн улс нь бол манай өмнөд төрш байсан. Гэтэл өнөөдөр одоо ингээд илүү нэг тийм олон төлөлт дэлхий рүү ингээд асуудал шилжээд эхлэнгүүт ер нь критикл минералыг боловсруулдаг дор хаяад 2 түүнээс дээш хэмжээний одоо ийм төвүүд дэлхийд байх хэрэгтэй байна гэдэг маягийн ийм одоо үйл явц яваад эхэлсэн. За зарим улсууд бол бүр ингээд олборлагч улсууд өөр дээрээ ер нь энэ критикл минералын боловсруулах төвийг бий болгоё гэдэг юм ярьж байгаа. Австрали жишээлхэд батарейгаар, Канад бас батарейны төв хийдэрч гэдэг юм. Тэгэхээр энэ дунд ер нь бол одоо ингээд нэг тийм логистикийн хувьд за тэгээд энэ боловсруулах гинжин хэлхээнийхээ хувьд бол задрах нэ гэдэг нэг ойлгомжтой болж байгаа. Хоёрт ер нь одоо газрын тос суурьтай эдийн засаг бол жишээлхэд газрын тос гэдэг ганцхан бүтээгдэхүүнийг газрын тосны үйлдвэр одоо боловсруулах үйлдвэрийг ганцхан үйлдвэрээр дамжуулаад эцсийн бүтээгдэхүүн гарчдаг байсан. Тэр нь тэгээд машинд онгоцонд бүх юмд орж болдог. Гэтэл критикл минералын нэг төвөгтэй юм нь одоо 40-50 төрлийн элементүүд байна. Тэгээд ямар технологид ямар найрлагаар орох уу гэдгээсээ болоод одоо харилцан адилгүй. Гэтэл тэр 40-50 төрлийн ашигт малтмлын ордууд нэг улсад бүгдээрээ байж гэнэ гэж байхгүй. Тэгээд ингээ харах юм бол тэр 50 төрлийн орд чинь дэлхийн 200 улсад ингээд одоо будаа цацсан юм шиг тартсан байж байгаа. Тэгээд тэрэн дээр нь одоо ингээ янз янзын улс төрийн сонирхол эдийн засгийн сонирхлууд огтлцоод эхлэхээр энэ өөрөө асуудлыг айгүй төвөгтэй болгож байгаа. Өрсөлдөөн явагдаж байна. Энийг заримдаа эдийн засгийн хөшүүрийг ашиглаж байна, заримдаа улс төрийн хөшүүрийг ашиглаж байна, зарим тохиолдолд одоо цэрэг зэвсэг ашиглаж байна тий. Тэгээ ийм юмн дунд л ер нь уучраа олж энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр яг энэ өрсөлдөөн дунд Хятад улс бол өнгөрсөн хугацаанд яг энэ чухал ашигт малтмлын одоо олборлтыг нэмэгдүүлэх чиглэлээр улс орнуудад бол нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тоо статистик харагдчихсэн. Тэгэхээр ойролт орнын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улсын бас хөрөнгө оруулалтын чиглэл өөрчлөгдөх магадлалтай гэдэг энэ байр суурийг зарим судлаачдын зүгээс харуулж байна. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ Хятад улс ойролт орнын нөхцөл байдалтай холбоотой яг энэ газрын одоо
чухал ашигт малтмлын энэ хөрөнгө оруулалтын бодлогоо ер нь аль бүсийг нутаг руу ч гэдэг юм уу аль улсууд руу чиглүүлэх хандлага байна гэж харж байгаа. 2025 оны ашигт малтмлын шинэ хуулийн дээр тухайлбал одоо энэ чухал ашигт малтмлын хуучин 86 оноос хойш явсан нэг юм юу байсан. Бонтуудыг заадаг байсан. Одоо бол тухайлсан нэг бонтоор тухайн одоо эрдэс минералыг хүлээж авна гэсэн ийм хязгаарлалтыг бүр цуцлаад ийм чөлөөтэй болгоод өөрөөр хэлбэл аль болох нөгөө стратегийн нөөцийг бүрдүүлэх, гаднаас импорт авах, нөгөө гаднаа импортын хамаарлыг багасгах тал руу бодлого чиглэж байна. За дээрэс нь нөгөө орж ирж байгаа гадаад хятад боловсруулсан ангажны боловсруулалт хийгээд гарсан чухал ашигт малтмлыг агуулсан бас минерал эрдэс минералыг дахин 3 дахь хооронд экспортлох хийхээр бол заавал хятад улсын худалдааны яамнаас ингэж зөвшөөрөл авдаг хэмтийн ийм төрлийн зохицуултыг бол тэд онцгой анхаарал тавьж хэрэгжүүлж байна. Цаашдаа энэ хятад улсын хувьд энэ стратегийн нөөцийг бүрдүүлэхээс гадна энэ технологиг дамжуулах гэх мэтийн эдгээр зүйлэн чинь 23 оноос эхлээд газрын хор элемент дээр за тэгээд одоо сүүлийн үед циркон, кобальт гэх мэтийн элементүүдээр тавьж байгаа анхан шатны болон дунд төвшний ийм технологийн хоригуд бол бас хятад улсад ингээд энэ өнгөрсөн оноос эхлээд ингээд үйлчлээд явж байгаа тухайн зарим улсуудад хандсан. Одоо юу гэдгийг дэлхий дээр технологийн өрсөлдөө мэдээж энэ хагас дамжуулагч юунд чипний энэ өрсөлдөөн дээр явж байна. Гэтэл хятад улс энэ хагас дамжуулагч болон радаарын систем нэг шаардлагатай байдаг нөгөө Кали юм уу одоо Германы гэдгийн үндсэндээ наажтай шүү. Хятад улс өөрсдөө одоо нөөц нь байдаг. Гэтэл одоо сая давуу гүшээ хэлдэг. Гэтэл энэ хоёр байгаад бас л хагас дамжуулагч үйлдвэрлэх боломжгүй. Тэгэхээр заавал ийм улс орнууд магадгүй бүс нутгийн тэргүүлэгч улс гүрнүүдийн хоорондын хамаарал харилцсан маш сайн ойлголцол за хамтын ажиллагааны үр дүнд л энэ кор технологиг дэмжиж байгаа энэ критикал металлын сүлжээ бол ийм нийлүүлэлтийн ханган сүлжээ үйлдвэрлэлийн кластерууд байж хөгжиж байгаа хятад улс мэдээж энэ зүүн өмнөд Аз руу чиглэсэн сүүлийн үеийн бодлогууд Вьетнам за дээр нь Лаос гэх мэт улс орнууд руу ийм чухал ашигт малтмлын чиглэлээр ирж хаагуулах хөрөнгө оруулалтуудыг Гуанши мужаар дамжаад ийшээ хийж байгаа тийм мэдээлэлүүд бол өнгөрсөн оноос эхлээд нэлээд гарч эхэлж байна. За мэдээж Оросын холбооны улс болон Монгол улсын чиглэл рүү тавьж байгаа литий вольфрамитийн чиглэлээс худалдан авалт хийх, энд эрэл хайгуул хийх юмсын ийм стратегийн баримт бичгүүдэд бас л дурддагдсан байсан. Бас энэ түрүү хэлсэн нөгөө металл бус за тэгээд эрчим хүчний гэсэн юм 3 ангилсан чухал ашигт малтмлуудынхаа эрж хайх тэр бүсчилсэн байдлаар бол бас бодлого гаргаад төр засгийн зүгээс дэмжлэг төрийн өмчт компаниудаа өөрийн чиглэлөө өгдөг энэ хэлбэр бол хадгалагдаад явж байна. Тэгэхээр Монгол улсын хувьд юу нь яг энэ одоо өргөн барих гэж байгаа энэ ашигт малтмлын хуулинд мэдээж жагсаалт гаргаж тодорхой төрийн бодлого бол батлагдах юм байна гэдэг хүлээлттэй. Үүнээс гадна яг энэ салбарыг дэмжсэн ч гэдэг юм уу тухайн эрэл хайгуулыг эрчимжүүлэх хөрөнгө оруулагчдад ийм таатай ямар одоо эрх зүйн зохицуулт хийхээр хуулийн төсөл тусгасан байгаа. За одоогийн ашигт малтмлын хуулийн зохицуултаар бол зөвхөн одоо хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгодог ийм одоо эрх зүйн зохицуулт байгаа. Бид бүхэн бол олон төрөлтөөр олгох буюу одоо грeening үндсэн дээр олгодог ийм зохицуултуудыг бий болгож бас явж байна. Тэгэхээр эхний ээлжинд эрүүл үнэлгээний ажил хийгдэнэ. За Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50,000-ны масштабын зураглалын ажил гэхэд нэг 50% хийгдэж байгаа. Тэгэхээр үүний үр нөлөөгөөр бол маш богино хугацаанд хувийн хөрөнгө оруулалтаар бол одоо 100% болгох. За наривчлаад 25,000-ны масштабын ажил хийх гээд за ингээд өрмийн хайгуулын ажлуудыг хийх энэ чиглэлдээ бол эрчимжүүлсэн юм одоо бодлого нь бол төрөний хэлдэг гэрээний үндсэн дээр хайгуулын лиценз олгох ийм одоо үндсэн концепт явж байгаа. Тэгэхээр бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ одоо эрүүл үнэлгээний ажлууд бол зэрэгцээд хувийн хөрөнгөөр явах энэ эрчим нь бол нэмэгдэнэ. Мөн бол хайгуулын лицензийг маш богино хугацаатай олгоно. Эргээд энэ бодит одоо яг хөрөнгө оруулагч нар салбарын одоо хөрөнгө оруулах мэргэжлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулаад за тэгээд өөрт хэрэгтэй зүйлээ бол орд болгоод энэ ашиглаад явах. Өөрт одоо хэрэгцээгүй дахин судлагдах шаардлагатай мэдээлүүд нь төрийн ил тод нээлттэй мэдээлэл болгоод дараагийн шатны одоо хагас судалгааныхаа ажил руу ордог
ийм одоо зохицуултыг хийж байна. Яг энэ хайгуулаас гадна яг энэ одоо чухал ашигт малтмлын одоо та бүхний оруулсан жагсаалтад байгаа эрдсүүдийг аль хэдийн одоо хайгаад олчихсан ашиглалтаа эхлүүлэхэд бэлэн болсон ямар төслүүд байгаа. Мэдээж зарим төслүүдийн хувьд бол засгийн газрын хилцээр батлагдсан хэрнээ одоо эхлээгүй төслүүд бас тодорхой хэмжээнд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид дараагийн оюутлогоо Эрдэнтийн одоо Эрдэнэт бэж болох тэр ордууд өнөөдөр яг Монголд юу байна? За ер нь бол одоо түрүүний хэлдэг чухал ашигт малтмлын төрөл дээр байгаа энэ зэсийн ордууд гэхээр цагаан сургын ордыг одоо эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энийг бол жишээлбэл одоо энэ амнаатын асуудлыг бид бүхэн бас хөндөж ашигт малтмлынхаа хуулинд 10% одоо нийцүүлж олон улсын түвшинд аваачиж байгаа. Ингэснээр энэ зэсийн салбарын одоо хөрөнгө оруулалтууд нэмэгдэж тодорхой төслүүд одоо урагшлах юм боломжтой. За мөн одоо энэ одоо мушгийн орд, за мөн одоо халзан бүрэгдээч гэдэг юм энэ ордууд дээр бид бүхэн бас нэг ийм зүйл байгаа. Ер нь бол нийтлэг одоо чухал ашигт малтмал гэж юуг нэрлэдэг байгаа. Газрын ховор элемент гэж юуг нэрлэдэг байгаа. Ингээд хольж ойлгоод байгаа бас иргэдийн маань юм ойлголт байгаа. Тэгэхээр чухал ашигт малтмал гэдэг бол газрын ховор элемент зөвхөн биш. Энэ Монгол улс тухайн үеийнхээ одоо улс гүрнүүд өөрсдөө одоо хэрэгцээтэй шаардлагатай илүү бодлогоо тодорхойлоод явах олон улсын чиг хандлага энэ одоо ялангуяа сүүлийн үед бол энэ цэвэр эрчим хүчний салбарт явж байгаа энэ чиглэсэн одоо бүтээгдэхүүнүүдэд голлох одоо төлхөө байр суурин дээр тавиад ингээд стратеги бодлогоо төлөвлөд явах асуудлууд. За газрын ховор элемент гэдэг бол нэг 17 төрлийн одоо металлын асуудал тий. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо ингээд ураныг, за ингээд литийг газрын ховор одоо элемент гэж ойлгодог, ийм буруу ташаа ойлголтууд явдаг. Цацрагт идэвхт бус одоо металлуудыг цацрагт идэвхт гэж ойлгодог. Энэ зүйлүүдийг ч гэсэн одоо бид бүхэн бас хуулиндаа ялгаа салгаатай ойлголтуудыг бол бий болгоод ингээд цөмийн энергийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад ингээд явж байгаа. Тэгэхээр иргэдтэй их тийм үнэн зөв бодит мэдээллүүдийг өгжиж эргээд энэ зөв одоо мэдээлэлээр суурилсан дотн гадны одоо хөрөнгө оруулагчийн тухайн үеийн одоо хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэхэд одоо хэрэгтэй ийм л одоо бодлогууд тухайлан чиглэж одоо орж явж байгаа. Тэгэхээр Монголын чухал ашигт малтмлын ассоциац юу нь яг хизээ байгуулагдсан бэ? Та бүхэн юу нь яг энэ хуулийн одоо өөрчлөлтөд тодорхой саналаа хөргүүлсэн байгаа юу? Та бүхний хүсчээсээ үлээлт яг энэ хуулийн төсөлд юу нь хэр туссан байгаа юм? За манай ассоциац одоо 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид ерөнхийдөө энэ чухал ашигт малтмал дээр манай улсын засгийн газар өөрийн гэсэн бодлого стратегитэй болоход нь дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлээр бизнес хөрөнгө оруулалт идэвхжихт нь дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлээр манай ард иргэдийн ойлголт бас илүү зэгцтэй зөв болох тал руу бид нар бас дэмжлэг үзүүлнэ гэдэг маягийн ийм ер нь бол илүү нэг нийгмэл рүүгээ чиглэсэн ийм төрлийн бас байгууллага яг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. За бид бол нэлээд олон төвшөнд ер нь ажиллаж байна. Хуулийн төсөлд бол жишээлхэд манай саналууд нэлээд анханасаа тусаад явсан. Бид жишээлхэд хуулинд бол хүмүүс асуудаг. За чухал ашигт малтмлын жагсаалт гаргачаад дараа нь яах гэж байгаа юм те. Чухал ашигт малтмал дээр одоо юу гэдгийг шууд өргөдлөөр хайгуул лиценз өгөх гээд байгаа юм уу? Уурхай байгууллагт нь татврын хөнгөлт үзүүлэх гээд байгаа юм уу гэх мэтлэн асуудаг. Тэгэхээр ер нь бол бидний ойлголт бол ийм байна. Чухал ашигт малтмалаар манай улс ерөнхийдөө засгийн газар жагсаалт гаргах тэр үд хаалгыг хуулиараа нээгээд өгчнө. Эхний ээлжинд ер нь тэр байхад хангалттай. Бусад асуудлууд бол юу байгаа юм гэхээр энэ чухал ашигт малтмал гэдэг юм чинь манай улсын эдийн засагт нэгдүгээр уулуурхайн салбарыг төрөлжүүлэх юм. Уулуурхаа маань өөрөө одоо 4-5 ийм үндсэн том бүтээгдэхүүнтэй болж төрөлжнө гэсэн үг. За энэ бол манай улсын уулуурхаагаас олох орлого доктортой байхад чухал. Хоёрдугаар чухал ашигт малтмалын одоо нүүрс зэснээс нэг даваатай зүйл нь чухал ашигт малтмалыг нутагт нь дунд түвшинд боловсруулах сонирхол гадаад улсуудад их байгаа. Тийшээ хөрөнгө оруулах сонирхолтой. Түүнээс ч одоо нүүрсэн дээр жишээлхэд манайд хангийн үйлдвэр бариад коксч нүүрсийг ашиглая гэдэг сонирхол аль ч улсад байхгүй. Манай нүүрсийг түүхийгээр авах сонирхолтой. Гэтэл чухал ашигт малтмалыг ихэнх төрөл дээр болж өгвөл хаа хүртэл боловсруулж болохоор тэр хүртэл боловсруулах сонирхол гадаад улсуудад байгаа. Тэр нь манай улсад дунд түвшний боловсруулах үйлдвэр гэдэг цоошин эдийн засгийн салбарыг бий болгох юм. За энийг дагаад юу үүсэх вэ гэхээр үйлдвэр технологийн парк эсвэл чөлөөт эдийн засгийн одоо эдийн засгийн чөлөөт бүс гэдэг зүйлүүд бий болох юм.
эдийн засгийн чөлөөт бүс дээр критикал минералыг дагсан өндөр технологийн кластерууд бас орж ирэх нь бол цаг хугацааны асуудал. Тэгэхээр энийг дагаад манай улсад тодорхой хэмжээнд өндөр технологиуд орж ирээд тэр өндөр технологиг манайх руу нийлүүлж хөрөнгө оруулж байгаа улсуудтай манай улсын экспорт хийх нэг ийм эдийн засгийн гадаад харилцаа маань илүү солонгорох ийм ач холбогдол байгаа. Тэгэхээр манай ассоциацийн хувьд бол юу гэж харж байгаа гэхээр хууль бол ингээд суурийн тавиад өгнө. Энэ суурин дээр манай улс эдийн засгийн гадаад харилцаагаа яаж хөгжүүлэх нь бол дараагийн асуудал л гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр одоо олон нийтийн зүгээс бол бас нэг юм зөрүүтэй яг төрийн наримчгийн дараа хэлсэнчлэн чухал ашиг малтамлыг газрын ховор элементтэй хойлох ч гэдэг юм уу. За ингээ улс орнуудын жагсаалтыг хараад үзэх. За манай одоо яамнаас урьдчилан байдлаар одоо төлөвлөсөн байгаа тэр 21 эрцгийг харахад тэр дунд бол одоо нөгөө бидний одоо эдийн засгийн гол экспортын бүтээгдэхүүн болох зэс маань байна. За түүнээс гадна коксчих нүүрсийг ч гэсэн Монгол улс чухал ашиг малтамлын жагсаалтаа оруулсан байгаа. Ер нь улс орнууд ч гэсэн энэ коксчих нүүрсийг бол энэ чухал гэж үзэж байгаа хандлага бол хэвээрээ байна. Тэгэхээр иргэд бол нөгөө нүүрснээс бусад гэдэг нэг юм ойлголт бол эрчим хүчний шилжилттэй нэг юм ойлголт яваад байсан. Тэгэхээр хятад улс яг энэ коксчих нүүрсний хэрэглээ ер нь эх жилүүдэд ямар байхаар байна. Мэдээж Монгол улс бол одоо Монгол улс төдийгүй бусад олон улсын хувьд бол хятадаас бас нэлээд хамааралтай байдаг шүү дээ яг энэ эрсдэлээр. Ер нь энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд аваад үзэхээр 2028 он гэхэд хятад улсын нүүрсний хэрэглээний оргил түвшиндээ хүрнэ. Тэгээд тэр цаашаа өсөхгүй гэхдээ буурахгүй яг энэ түвшиндээ хүрээд ингээд цаашаа үргэлжлээд энэ нэг хэрэглээний энэ бодит хэмжээ бол их бариад явах болов. Тэгэхээр бидний хувьд бол ирэх 5 жилд нэг 100 орчим сая тонн нүүрс экспортлоод байх бүрэн хэмжээний боломж зах зээл худалдаа авах сонирхол бол урд айлд бол байгаа. Харин хятад улс ч гэсэн энэ зөвхөн нэг ховор өндөр технологи шаарддаг биш. Чухал гэдэг маань улс орны эдийн засгийн аюулгүй байдал, технологийн аюулд нэг шаардлагатай бусад бүтээгдэхүүнтэй ч одоо жишээ нь Буднам Хятад улс бол жишээ нь төмрийг чухал ашигт мартамлалд оруулдаг. За мэдээж юу гэдгийг нефтийг оруулдаг гэх мэт ч юм уу. Тэгэхээр энэ жагсаалтаа тэд бол зөвхөн олон улсад байдаг жишгээр биш, өөрийн улс орны эдийн засгийн аюулгүй байдал, технологийн аюулгүй байдал, өөрийн нөөц боломжиндаа тулгуурлаж энэ жагсаалтаа баталдаг юм байлээ. Ер нь цаашдаа хятад улс аваад үзэхэд эрчим хүчний шилжилт одоо юу гэдгийг дайны дэлхийн энэ юуны цагуурын өөрчлөлтийн Парисын гэрээ хэлцээрийн өмнө гэсэн хүлээсэн үүргийн биелүүлэх үүднээс тэд бол энэ эрчим хүчний шилжилтийг хугацаанаас өмнө дуусгах гэх мэтийн энэ амлалт үүргийн зорилтыг хүрээнд ч гэсэн бас эрчим хүчний хэрэглэн дээр тийм өөр одоо шийдлүүдийг гаргаж байгаа учраас ялангуяа Монгол улсын хэлж байгаа хойд хятадын бүс нутагт хүнд аж үйлдвэр эрчим хүчний шинэ олон их усрууд баригдаж байгаа учраас бидний зүгээс юу гэдэг хятад улсад нэн шаардлагатай байгаа Монгол улсад бас маш их эрдэс баялагын их нөөцийн тулгуурлаар хэрвээ бид ирж хайж чадвал юу гэдэг кобал, никель гэдэг юм уу хромч гэдэг гэх мэтээр эдгээр ийм нэг ховор за тэгээд үнцэн бүхий за дээрээс нь бид анхан болон дунд чидний боловсруулалт хийж чадах үе ийм бараа бүтээгдэхүүнийг эрдэсвэлгийн бүтээгдэхүүний Буднам Хятад улс руу экспортлж чадах юм бол бидний нэг уул уурхай төрөлжих шинэ технологи орж ирэх за тэгээд үүнийг дамжаад бас нөгөө ноу хау дээрээс нь ажиллах хүчин одоо мэрэгжилтэн бэлтгэх гэмтийн олон ийм Монгол Хятадын хоорондын чухал ашигт малтмуулын салбарын хамтын ажиллагаанд бол тийм боломжууд бол өргөн харагдаж байгаа. Тэгэхээр түрүүн бас даваа гүрш хэллээ л ер нь бол хуулиар бол үндсэн суурийн тавиад өгөөд за үүн дээр бол одоо салбар бол хөгжөөд явах боломжтой гэдэг. За үүнээс гадна олон улсаас ч гэсэн ер нь улс орнуудаас Монгол улсын энэ одоо чухал ашигт малтамлын салбарт хамтран ажиллах энэ хүсэлтэй бол удаадараа илэрхийлсэн байдаг. За хамгийн сүүлд сая Монгол улсын ерөнхийлөгч Казахстан улсад айлчлах үеэр бол Казахстан улс бас Монгол улсын одоо чухал ашигт малтамлын чиглэлээр хамтран ажиллах санамж хүчигт бол гарын үсэг зурсан байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд ер нь аль улс манай улсад яг энэ чиглэлээр хамтран ажиллах тодорхой одоо санамж хүчиг байгуулж бодлогын хүрээнд уулзалтууд хийгдэв. Одоо үр дүн ер нь энэ хууль батлагдсанаар ямар одоо ахиц гарах хүлээлттэй байгаа юм. За ер нь бол бас Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд энэ хөрөнгө оруулалтыг одоо сааруулах тодорхой хэмжээний төрийн докторгүй байдал за гинтийн одоо аль нэгэн шийдвэрүүдээс шалтгаалсан одоо итгэлцэл их сул болцсон юм одоо нөхцөл байдал байсан. Харин сүүлийн одоо 1-2 жилийн хугацаанд бол илт сэргэж байна. Яагаад тэгэхээр бол нэгдүгээрт нь үндсэн том асуудал нь бол энэ цэвэр эрчим хүчний одоо хэрэглээний
эрчим хүч хэрэглэн чиглэсэн энд эрэлтэд одоо суурилсан зах зээл бий болж байна. Хоёр дахь зүйл нь бол Монгол Улсын засгийн газраас явуулж байгаа бодлогууд бас их тийм тодорхой чиглэсэн сүүлийн орчин үеийн олон улсынхаа одоо хөл нийлүүлэн алхахт чиглэсэн бодлогууд одоо хэрэгжээд эхэлж байна. За мөн энэ ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол олон улс их тийм одоо зөв зүйтэй байдлаар одоо харж хүлээж авч байна. Энэ хүрээндээ ч гэсэн одоо аливаа нэгэн улсууд одоо олон улсын хэмжээнд дандаа энэ чухал ашигт малтмалын төрлийн за ховор металлын төрөлдөр одоо хайгуул судалгааны ажлыг хамтарч хий, боловсруулалтан дээр одоо хамтарч оролцъё гэдэг ийм хүсэлт саналууд бол маш ихээр одоо ирдэг болсон. За дээр нь бол энэ Казахстан, Монгол, за Казахстан, Монгол хоорондын за Оросын холбооны улс, Бүгд найрамд Хятад ард улс, Польш, Япон, Солонгос гэдэг энэ хөрш зэрэгэлдээ олон улсуудад энэ одоо хамтарч ажиллах хайгуул судалгааны ажлууд дээр одоо хамтарч ажиллах юм санамжчгуудыг байгуулад явж байна. Дараагийн нэг зүйл нь бол одоо энэ Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалтаар ховор металлын судалгааны төвийг Монгол улсад байгуулж өнгөрсөн оны одоо төгсгөл бид хүн бол хүлээж авсан. Энэ нь түрүүний хэлдэг одоо давгш багшийн ярьж байгаа бас одоо ижлэх нь ер нь бол энэ нүүрс за мөн одоо зис төмөрч гэдэг юм энэ одоо бажимлаар нь гаргаад энэ явж байгаа зүйл дээр Монгол улс боловсруулалт руугаа шилжиж байна. Дээр нь энэ газрын ховор за мөн одоо энэ үнэт металл дээр суурилсан хайгуул судалгааныхаа ажлуудыг хийгээд газар дээр нь бодитоор Монгол улстай энэ судалгаа шинжилгээний төв ажиллаад үр дүнгээ одоо олон улсын түвшинд үнэлээд ингээд одоо 2 дахь 3 дахь улс руу хүртэл одоо бүтээгдэхүүнээ экспортлох ийм одоо таатай боломжууд бий болж байгаа. Тийм учраас энэ чиглэлсэн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамтарч ажиллах, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр бол олон улс 2 дахь 3 дахь хөршүүттэй одоо хамтран ажиллах энэ чиглэлдээ одоо Монгол улс нэгдмэл одоо бодлогоор бол 3 дахь хөршийн бодлогыг ч гэсэн одоо тэнцвэртэйгээр ингээд аваа явуулж байгаа. Давг огшиг энэ дээр хэлээч мэдээж одоо хоёр хөршийн одоо хамтын ажиллагаа яриа хэлцээр бол маш чухал хэдий ч Монгол улсаас 3 дахь хөрш гэдэг юм уу ер нь энэ гадаад худалдааны одоо хамтрагчдыг нэмэгдүүлэх асуудлыг бол ярьдаг. Тэгэхээр яг чухал ашигт малтмалын асуудал дээр одоо яг энэ жилийн одоо мэдээллүүдийг харж байхад Америк нэгдсэн улс бол нэлээд одоо их хэмжээний хөрөнгө оруулалтыг яг энэ салбарт хийж улс орнуудад бас тодорхой хөнгөлөлтөө зээл олгох ч гэдэг юм уу шууд худалдан авалт хийх за аюулгүй нөөц бүрдүүлэх чиглэлд бол бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа харагдаад байна. Тэгэхээр ер нь энэ 3 дахь орны одоо харилцаанд яг энэ чухал ашигт малтмал ер нь ямар боломжийг бидэнд нээх вэ? Энэ нөгөө уулуурхан салбар урд нь уламжлалт байдлаар явж байхад ерөнхийдөө бизнесийн төрүүлж очиод ажиллаа хийгээд тэгээд тэрний араас улс төр нь явах тохиолдол их байсан. Одоо оюутлага гэх чинь эхэлж бизнесэнд явсан шүү дээ, тий. Гэтэл критикл минерал төр дэлхийд дахинд маш одоо ил тод харагдж байгаа нэг зүйл бол улс төр нь засгийн газар нь төрүүлж яваад гарцыг нээж өгөөд тэрний араас бизнесэнд яваад байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө энэ гадаад улсуудаас манай руу хандж байгаа дипломат харилцаан дотор критикл минерал өөрөө нэг чухал сэдэв болоод ороод ирсэн. За энийг бол ковидын дараа хийсэн манай улс руу ирсэн том айлчлалууд дээрээс бүгднгээс нь харж байна. Нөгөө тал нь юу гэж хэлж байгаа гэвэл манай улс буцаад одоо өндөр түвшний гадаад айлчлалууд дээр ерөөсөө критикл минерал ирэхээс өөр аргагүй болцсон гэсэн үг. Тэгэхээр одоо ингээ анзаархад манай гадаад хэргийн сайд, манай ерөнхийлөгч, манай засгийн газрын гишүүдийн гадаад хийж байгаа айлчлалууд дээр бол критикл минерал байнга хэрэгдэж байна. За гадаад харилцаан дээр нэг ийм юм яваад исэн. Энэ уламжлалт нэг жоохон буруу ойлголт яваад исэн. Критикл минерал гингүүд зөвхөн 3 дахь хөрштэй ажиллах юм байна гэдэг. Энэ бол алдаатай зүйл. Ерөөсөө манай улсын хувьд бол критикл минерал дээр бүх гадаад хөршүүдтэйгээ энэ тэнцвэл харьцахаар байгаа. Яагаад гэвэл энэ критикл минералч өөрөөх олон төрөл. Зарим технологи нь одоо жишээлхэд газрын оврын боловсруулах технологи гэхэд бол одоо манай урд төршөд маш хол явчихсан. Тэгэхээр бид нарт биш урд төрштэйгээ хамтарч хийх критикл минералын төслүүд байна. Энэ Казахстан болон Эстоны бус орнуудтай хийх энэ критикл минералын гадаад харилцаа нь манай улсын критикл минералыг баруун тийш нь одоо зах зээл рүү хүргэх гэдэг аягүй чухал. Тэгэхээр энэ бол одоо яах гарц байгаад байна уу гэхээр зарим Казахстаны ч юм уу Эстоны орнуудын зарим төрлийн критикл минерал Казахстан улс хичнээн том байгаад бүх төрлийн критикл минералыг бүгдийг нь боловсруулах боломжгүй байхгүй юу? Манай улсад бас тийм боломж байхгүй. Тэгэхээр энэ интеграц дээр юу явж байгааг гэвэл за ийм төрлийн критикл минералыг Казахстан танааталд боловсруулчихъя. Зарим төрлийн ямиг наашн оруулж ирээ боловсруулчихъя. Энийг Оросд боловсруулъя, энийг Хятад боловсруулъя. Тэгэхээр ер нь бол цаашдаа юу болох вэ гэвэл манай баруун хил дээр Казахстаны зүүнтл Хятадын баруун хойдол одоо ингээд нэг ийм
эдийн засгийн нэг ийм кластер тэнд ер нь үүсгэр байна. Тэгээ тэрний суур ерөнхийдөө сая ерөнхийлөгчийн айлчлалаар нэлээд хүчтэй яригдж байгаа анзаарэгдэж байна. А нөгөө талд нь бол одоо агаараар гарч болох болон өмнөд хойд хөршийг дамжаад гарч болох замууд дээр манай улс нэлээд ажиллах ийм одоо зам тээврийн түвшинд гадаад харилцааны түвшинд ажиллах хэрэгцээ байгаа. За эдгээр нь ингээ ажил болох юм бол ерөнхийдөө манай улс ер нь ингээ дэлхийн нэлээд олон оронтой критикал минерал суурьтай эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаатай болохоор ийм зүйл байгаа. Тэгвэл мэдээж энэ бол нэг шөнийн дотор бий болохгүй. Дээр нь зүгээр ингээ хүсээ суугаад байвал бий болохгүй. Манай улс өөрөө одоо гадаад бодлогын үзэл баримталтай энийг сайн тусгаад засгийн газрынхаа үе үе мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд тусгаад тэ ингэж явж иж энэ биелэхээр ийм ажил байгаа. Бас нэг хэлэх ёстой юм бол өрсөлдөөн бас байгаа. Дэлхийн ер нь ашиг малтмалтай улс болгон өөр дээрээ нэг тийм хабтай болох гол чадлаараа хичээж байна. Тэгэхээр хятад улсын хувьд яг Монгол улстай яг энэ чиглэлээр хамтран ажиллах ямар боломж байгаа гэж таны хувьд харж байна вэ? Хятадын зах зээлд бид одоо оролцогч болох боломж байна уу? 2025 оны нөгөө хятадын галийн ерөнхий газрын мэдээгээр нийт чухал ашигт малтмалын импортын дүн $680 тэрбум. Цаашдаа энэ 2031 он буюу 15 дугаар тамгийн төлөвөө дуусгаад энэ $1.80 руу ойртно гэж. Тэгэхээр ийм том зах зээл бол бидний өмнө ойрхон байна. Гэхдээ бидэнд бол яг тулгамдж байгаа энэ зүйл бол эрэл хайгуул судалгааны ажил бол бид арай жаахан илүү энэ манайх ч олон ашигт малтмалын төрөлгөө ялангуяа чухал ашигт малтмалын эрэл хайгуулын энэ хэсэг дээр ямарч жоохон илүү нээлттэй бодлого аваад илүү энэ чиглэлийн судалгааг дэмжсэн ийм бодлогод хэрэгжүүлээд явбал Монгол Хятадын хамтарсан аж ахуйн нэгжүүд энэ чухал ашигт малтмалыг эрж хайх салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх ийм боломж байна. За дээрээс нь Хятад улс Монгол Хятадын хил дээр байгаа энэ 17 хуурай замын төмөн замын бомбтууд дээр ямар нэгэн хориг саад ямар нэгэн квот тогтоогоогүй учраас бас бидний хувьд бол экспортлоход бол ойрхон байна. Дээрээс нь бас энэ хойд Хятадын бүс нутаг бол бидний одоо нэвтэрч болох хамгийн ойрын зах зээл. Дээрээс нь бас ийм боловсруулах үйлдвэрлэлийн технологи бол их ойрхон байна. Тийм учраас бидэнд бол хамтын ажиллагааны энэ салбарт бол хамтын ажиллагааны ирээдүй их ойрхон харагдаж байна. За мэдээж энэ боломж бол байна. Гэхдээ энэ боломжийг ашиглах бас бэлтгэлээ бид бол хийх ёстой. Мэдээж хууль эрх зүйн орчин бол тодорхой суурийг нь тавиад өгөх боловч одоо аль салбарын хувьд бол боловсон хүчний асуудал бол яригддаг. Тэгэхээр уулуурхайн салбарын яг боловсон хүчин ер нь ямар байна? Мэдээж энэ чухал ашигт малтмалын салбарын бас дараагийн нэг зүйл нь олборлохоос гадна боловсруулалтын одоо боловсруулах салбарыг бол хөгжүүлэхэд чухал төлөвлөлт болно гэж харж байна. Энэ чиглэлийн мэрэгчлэнүүд ер нь хэр хэмжээнд бэлтгэгдэж байна? Яг яамны зүгээс яг энэ бодлогын хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ? За Монгол улсын уулуурхайн салбарт бас харьцангуй өхний нөөц бусад салбараа бодоход хангалттай ийм одоо нөхцөл байдалтай. За цалингийн хувьд 2 дахин илүү нийгмийн асуудлын бас тодорхой хэмжээний хариуцлагатай уулуурхай эрхэлж байгаа компаниуд манаас гүйцэтгэдэг. Энэ чиглэлдээ бол харьцангуй бусад салбартай харьцуулахад бол харьцангуй сайн. Гэхдээ яг тухайлан чиглүүлсэн энэ одоо том боловсруулах үйлдвэрүүд ашиглалтанд ороход тэр инженер техникийн ажилтнын албан хаагчдын маань одоо мэрэгжлийн дутуу байдал за мөн одоо яг одоо үйлдвэрлэлийн салбарт ажиллах туршлага дутуу байгаа ийм нөхцөл байдал байгаа. Үүнийг бид бүхэн одоо маш богино хугацаанд хэрэгжүүлэх үүднээсээ аж үйлдвэр эсвэлгийн яамн дээр бүх салбарын одоо тодорхой хэмжээний экспертүүдэд оролцуулсан энэ хүний нөөцийн хөтөлбөр боловсруулахаар яг одоо ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд бид бүхэн энэ одоо бүх Монгол улсын одоо олон улсаас сууж байгаа элчин зайдуудтайгаа тодорхой мэрэгжил заасан энэ одоо тэр чиглэлдээ салбартаа илүү амжилт үзүүлсэн энэ одоо сургууль судалгааны төвөдтэй хамтран ажиллах за одоо үлгэр жишээ болж байгаа Эрдэнэт үйлдвэр оюутлогоо гэх мэтийн одоо уурхаанууд дээр оюутан залуучууд болон шинээр одоо үйлдвэрлэлд нэвтэрч ажиллах боловсон хүчнүүдэд урт богино дунд хугацааны одоо сургалт дадлагад хамруулах гэх мэтчлэн ийм одоо бодит хөтөлбөрийг маш богино хугацаанд одоо боловсруулж тугаалсан одоо үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр ингээд зориод ажиллаж байна. Тэгэх юм бол бид бүхэн мөн одоо энэ хөрөнгө оруулагч тал дээр цэц боловсруулах үйлдвэрийн төсөл одоо сонгон шалгаруулалтын ажил хийж явж байна. Ган хайлуулах үйлдвэрийн төсөл олон улсад одоо нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан явж байна. Алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэрийг одоо бид бүхэн бас
төр хөрөнгө хөгжлийн түншлэлийн хуулийн дагуу явуулах гэж байна. Энэ бүх үйлдвэрлэлийнхээ хөрөнгө оруулагчид энэ дотоод гадаадад боловсон хүчин бэлтгэхэд бодлогоо чиглүүлэх гэдэг энэ үүрэг даалгаврыг бас хамтд нь аваа явж байгаа. Тийм учраас энэ 2028 29 онд томоохон үйлдвэрүүд маань одоо ашиглалтанд ороход зэрэгцээд боловсон хүчнийхээ одоо энэ бодлого маань хангалттай хэрэгжүүлээ явна гэж үзэж байгаа. Тэгэхээр мэдээж чухал ашигт малтмал бол Монгол улсын уул уурхай салбарын төрөлжилтөд бол маш чухал. Тэгэхээр бид одоо яг эхлүүлэх гэж байгаа энэ бодлогын шинжилгээсээ өмнө бас олон улсын туршлагыг бас нэлээд хараад үзэх хэрэгтэй байх гэж бол хараад байгаа. Тэгэхээр одоо ер нь сүүлийн үеийн мэдээллийг харж байхад бол яг энэ уул уурхай салбараа төрөлжүүлэхэд бол хамгийн одоо идэвхтэй ажиллаж байгаа улсын нэг бол яхаарахгүй Сауди Араб байгаа шүү дээ. Одоо сүүлийн хэдэн жил Future Mineral гэдэг форум зохион байгуулж дэлхийн одоо томоохон хөрөнгө оруулагчид бол жил болгон Сауди Арабад цугларч байгаа юм жишээ байгаа. Тэгэхээр давуу гагшийн хувьд бол одоо яг чухал ашигт малтмалын ассоциацийн зүгээс бол энэ форумд бас хэд удаа оролцсон шүү дээ. Тэгэхээр Сауди Араб яг энэ уул уурхай салбарын одоо төрөлжилтөд юу н хэрхэн анхаарч байна. Яг энэ төрийн төвшөнд за хувийн хвшлийн төвшөнд бид бас энэ шинэ гараагаа илүү амжилттай байлгахад тэднээс юуг суралцаж болохоор байна. Хамгийн эхний нэг зүйл бол одоо Сауди Араб улс Алсын хараа гэдэг өчигөрөвтийг 2015 онд боловсруулсан байна 30 он хүртэл. Тэгэхэд юу анзаарэгдсэн байна вэ гэхээр газрын тос ер нь ингээд цэвэр эдийн засаг руу шилжихээс болоод урд өмнөх шиг маш их тийм орлогын гол их үүсвэр сайлаг нэ байхгүй байна гэдэг зүйл гарсан. За тэгвэл энээс одоо ялагдаад биш ялаад гарахын тулд энэ улс юу хийх ёстой гэдэг стратеги боловсруулахад 4-5 шинэ салбар бий болгохын нэг нь бол ашигт малтмалын салбар байсан юм байна. Тэгээ надад бол маш гайхамшигтай санагддаг зүйл нь 15 онд тэгж анх хараад тэгээд тэрлүүгээ зорилтоо дэвшүүлээл мөнгөө хуваарлал улс төрчид нь яг өөрөө тэрийг бий оройлж хийнэ гэдгийг лидерүүд нь аваад яваад өнөөдөр одоо дэлхийд цар хүрээгээр нэг юм уу хоёрт орох хэмжээний ийм том одоо уул уурхай хурлыг тэнд жил дараалан хийгээд хөрөнгө оруулалт татаад ингээд явж байгаа нэгдүгээрт их гайхамшигтай байдаг. Хоёрт тэр улсын хувьд бол бас глобал амбицтэй хийж байгаа улс гэж харагддаг. Африкт усаар хилждэг өөр газраарч бас тодорхой хэмжээнд харьцах бололцоотой. Европтой их ойрхон, Азитай их ойрхон учраас энэ бүх төвүүд дээрээс одоо чухал ашигт малтмалуудыг олборлоод хөрөнгө оруулж хайж олж олборлоод авчирж ирээд боловсруулнаа гэдэг ийм зүйлийг бас тэнд их ярьдаг. Тэгээ тэрэнд нь одоо тэр ярианы импактаар гэтэл ер нь бол хойд Африкт орж байгаа хөрөнгө оруулалт асар их нэмэгдэж байна. Энэ Станы орнууд руу хүртэл одоо адилхан шишинтэй учраас ийшээ орж байгаа хөрөнгө оруулалт их нэмэгдэж байна. Манайхыг бол яаж харддаг вэ гэхээр одоо энэ улс яг энэ Сауди Араб руу явж байгаа энэ интеграц руу ер нь яаж орох юм болдоо гэдэг дээр зүгээр гайхсан байдалтай байдаг. Одоо манайх зүгээр миний ойлгож байгаа нэг салбарын сайдын төвшөнд тэр хуралд очиж оролцоод бас нэг байр суурь илэрхийлээд явхад тэндээс хөрөнгө оруулалт сонирхол бас наашаа ороод ирэх боломжтой зүйл байна. Тэгэд яг бидний сургамж бол яг Сауди Араб шиг бид нар тийм бүс нутгийн хэмжээний амбицэн дээр бол манайх газар зүйн нөхцөл байдлын хувьд болохгүй байна. Гэхдээ бид нар яг тэнд явж байгаагийн нэг Монголдо таарсан нэг арай багасгсан хувилбараар явхад бол манайх боломжтой. Манайх геологийн хөгжилтэй, газар нутагтай, тэгээ том хэрэглэгч нартай ойр. Улс төрийн хувьд бол бас манайх руу ханддаг одоо нөгөө ижил үнцэн, ижил үзэл сурталтай улс орнууд их байдаг гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дээр манайх бол их том боломжтой гэдгээл санаж ажиллах хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалт татах хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэхэд одоо хууль эрх зүйн орчин чухал. За үүнээс гадна улс төрийн одоо тогтвортой байдал, тухайн баталсан хуулиа одоо үргэлжлүүлж хэрэгжүүлдэг, өөрчлөлт оруулаад байдгүй тэр тогтвортой байдал бол одоо хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ бодлогын тогтвортой байдлыг бид ер нь одоо хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Хувийн хвшил энэ дээр ямар хүсэлтэй байдаг вэ? Яг Сауди Араб шиг зүгээр жишээгээр харахад бол одоо vision гэдэг зүйлээ их зөв ойлгоод ард нийтээрээ зөв ойлгочих юм бол заавал энэ уул уурхай дээр улс төрчид нь попродох шаардлагагүй болчдөг юм байна. Ард түмэн бас тэнд бодлоод авах хэрэггүй болчдөг юм байна тий. Яг тэгвэл алсын хараа нь бол за бид яг энэ салбарыг зөв хөгжүүлэх юм бол бид энэ дэлхий гэдэг энэ гариг дээр бид нар ялж одоо нэлээд өөр төвшөнд байна гэдэг нэг ийм зүйлэл тодорхойлохыг алсын хараа гэж байгаа юм байл. Тэгээд
одоо дэлхийд дээр энэ критикл ашигт малтмалаас болоод дэлхийн маш олон орн энэ алсын хараар байгаа ер нь энэ критикл ашигт малтмалыг суулгаж байна. Өмнө нь бид нар одоо Европыг юу гэж ойлгодог байсан гэхээр бусад оронд хөрөнгө оруулалт оруулаад ашигт малтмалыг олборлоод боловсруулдаг гэж ойлгодог байсан бол сүүлийн 5-6 жил Европын маш олон улс орнууд дотооддоо хайгуул хийгээд дотооддоо критикл минералыг боловсруулах хөрөнгө оруулалт хийж дотооддоо хөрөнгө оруулалт хийх нөхцлөө бүрдүүлж байна. Америкийг бид нар жишээлгэж болно. Бас л их сонирн бодлоготой байсан. Гэтэл одоо Америк дотроо критикл минералыг хайгуул, олборлолт, боловсруулалтын маш хүчтэй дэмжиж байна. Тэгэхээр эн чинь өөрөө энэ ашигт малтмалын салбарын нэг онцлог нь бид нар одоо харь гаригаас юм олборлох юм уу, солироос олборлох хэмжээнд хүртэл магадгүй нэг 100 жил дахиад хүлээх хэрэгтэй байх технологи хөгжлийн хувьд. Тэгэхээр бид нар одоо нэгэнд энэ дэлхий дээр ингээд зоолттой байгаа хүмүүсийн хувьд бол энийгээл маш зөв зүйтэй олборлох нь гарцаагүй юм байна гэдэгт тэр эцсийн эцэд очиод тэгээд тэрлүүгээ нэгтгэж байгаа. Энийг л манай улс зөв хийж чадвал бид нар бодлого тогтворчулж чадна. Өөрөөр бол сайн хууль хийснээрээ тэр сайн хууль доктортой биш байгаа байхгүй тий. Сайн дарга, сайн сайд ерөнхийдөө сонгоснороо бас биш байгаа байхгүй. Ерөөсөө олон нийтээрээ алсаа зөв харах юм байна. Мэдээж бодлогын хүрээнд тухайн асуудлыг шийдэж за хөрөнгө оруулагчдыг нээлттэй урьд залхаас гадна мэдээж хөрөнгө оруулалт хийх хамгийн чухал одоо зүйд бол ашигтай байх асуудал байдаг. За мэдээж сүүлийн одоо жилүүдийн одоо трендийг харахад бол зэсийн үн бол эх жилүүдэд ч гэсэн улам өсөх эрэлттэй байх энэ бол прогноз харагдаж байна. Тэгэхээр чухал ашигт малтмалын одоо жагсаалтад багтсан бусад одоо нэр төрлийн эрдсүүдийн үн ханш эх жилүүдэд юу н ямар хүлээлттэй байгаа бол энэ дээр одоо тухайлбал хятад улсын одоо автомашин үйлдвэрлэлч гэдэг юм уу яг энэ эрчим хүчний шилжилт өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбоотой литий, кобальт гэдэг юм уу энэ ховор элементийн үн ханшид юу н ямар хүлээлт байгаа бол сүүлийн ялангуяа 18 оноос хойш ковидын дараа ч гэсэн ер нь саяын хэлдэг одоо гол нэр төрлийн чухал ашигт малтмал тэр дотор нь саяын таны дурдсан ашигт малтмалын эрсдлийн үнүүд бол ингээл тасралтгүй өсөн нэмэгдээлээ. Мэдээж геополитикийн хямрал нэгдүгээрт нөлөөлж байгаа. Гэхдээ яхахгүй технологийн өрсөлдөөн үүнд бол шууд энэ үнийн өсөлтийг бол шууд хатан оруулж байна. Хятад улсад энэ зайлшгүй байгаа түрүүний дурддаг гол аж үйлдвэрийн гинжин хэлхээнд хамгийн гол үүрэг ороолтой энэ 12 нэр төрлийн ашигт малтмал дээр 10 дээр нь ингээд 70-аас дээш хувийн гүн хамааралтай байгаа учраас Хятад улсад энэ бол цаашдаа Хятад улсын нийгмийн эдийн засгийн хөгжлөлд бас л шууд нөлөөлөх хөгжлийг хязгаарлах зүйл хүчин зүйл болж байгаасаас бас онцгой анхаарал тавьж эрэл хайгуулаа нэмж байна. Жишээ нь эх 5 жилд хайгуулын салбарт хийх гэж байгаа хөрөнгө оруулалт нь өсөлтөөр 60-аас дээш хувь нэмэгдэж байна. Гэхдээ хайгуулын эрж хайх одоо зөвхөн энэ чухал ашигт малтмал дээр ихэд эрж хайх судалгааны ажил за тэгээд олборлолтын ажлууд дээр бол ихэнхийг нь бол ингээд хувийн хвшил авч яваад худалдаа хэрэглээнд дээр бол харин төрийн зохицуулт бол их хатуу чанга ин үйлчилж байгаа. Ялангуяа худалдаан дээр хэрэглээн дээр ч гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр төрийн оролцоо бол энэ хэсэг дээр нь байна. Эхний тэр хөрөнгө оруулалтын хэсэг, олборлолтын хэсэг энэ төр бол хувийн хвшлүүдийг дэмжсэн ийм бодлогоодыг орон нутгийн захиргааны зүгээс одоо дэмжлэгээд их үзүүлж эхэлж явах шиг байна. Дээрээс нь цаашдаа Хятад улсын хувьд энэ эрчим хүчний шилжилтэнд Хятад улс тийм бэлэн биш байсан гэдгийг бол одоо 15 оноос хойш гээд 10 жил болсон учраас Хятад улсын дотоодын судлаачид ч гэсэн бичээлээ. Бид эрчим хүчний шилжилтэнд бэлэн биш байжээ. Тийм учраас бид бол бас одоо уран за бусад энэ эрчим хүчний гол их усрууд болж байгаа гол уран бүтээгдэхүүн дээр ч гэсэн бас бидэд нөгөө импортын хамаарлаас гарч чадахгүй ингээд олон жил болчлоо гэх мэт ийм зүйлсүүд бол ажиглагдаж байна. Тэгэхээр цаашдаа энэ Хятад улсын хувьд аваад үзэхэд гол одоо автомашин за дээрэс нь технологийн хэмэл оюун ухаан за тэгээд энэ хүн өдөрт робот дрон аюуны өндөр хурдны галт тэрэг за дээрэс нь агарын тээвэр гэх мэтийн нөгөө гол энэ чухал ашигт малтмалын гол хэрэглэгч байгаа энэ үйлдвэрлэлүүд бол дахиад өсөн нэмэгдэж байгаа учраас хэрэглээ бол тасралтгүй өсгөн дахиад үн бол дахиад өсөх хандлагатай байгаа. Мэдээж геополитикийн хамарлаас шалтгаалаад энэ алтны үн, зэсийн үн цаашд
ямар их өснө гэж бол та бид бэлхэн харж байгаа. За тэгэхээр төгсгөлд нас асуумаар байна л да төрийн нарийн бичгийн дараас өнөөдөр засгийн газрын хуралдаанаар бол яг энэ салбарын хөгжлийн суурь болсон ашигт малтамлын хуулийн өөрчлөлтийн асуудыг бол хуулийн төслийг бол хэлцлээ. Тэгэхээр хизээ их хурлд өргөн барьж батлагдсны дараа бас засгийн газар жагсаалт гаргах хэрэгтэй. Ер нь яг энэ эргэцэн орчин яг хизээ бэлэн болно гэж та бүхний зүгээс харж байгаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ашигт малтамлын хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж танилцуулж дэмжигдсэн. Тийм учраас удахгүй 7 хоногтой улсын хурлд өргөн бариад тэгээд бид бүхэн хаврын жуулганд багтаагаад батлуулах ийм зорилго тавьж ажиллаж байна. Яг тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулиараа хилцээд явах тодорхой хэмжээний хугацаатай тэгэхээр энэ хугацааг тооцоод үзэхээр бид хаврын жуулганд багтаагаад ингээд батлуулна гэж ингээд тооцож байна. Энэ хууль батлагдсанараа бол томоохон гацж байгаа төслүүд түрүүний хэлсэн энэ ашигт малтмлын амнаатын төлбөртэй холбогдлолтой олон ажлууд бас эргэлтэнд орох ийм эдийн засгийн боломж нөхцөл бүрдэнэ. Түрүүний хэлсэн энэ чухал ашигт малтмал гэж нэрлэгдсэн зүйл дээр тодорхойлсон төрлийн бодлогууд бодиттой болох нөхцөл бүрдэнэ. Хагас судалгаа эрлийн ажлын ит хүчил нэмэгдэнэ. Ингэснээрээ дотн гадны хөрөнгө оруулагчдад Монгол улсад ашигт малтмлын энэ салбарт хөрөнгө оруулах боломжууд бүрдэнэ. Мөн боловсруулалтын төвшин нэмэгдэх энэ төслүүд хэрэгжиж эхэлнэ. Дараагийн нэг зүйл нь хаалт нөхөн сэргээлтийн хариуцлагыг маш сайн сайжруулж өгж байгаа болохоор харьцангуй орон нутгийн иргэд маань бас энэ салбарын онгон нэгшин баглаа харилдаг ард иргэд маань энэ сэргээгээд нөхөн сэргээгээ явах хариуцлагатай байна гэдэг үүднээс ойлголцох асуудал нь сайжирна. За мөн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн хуваарлтыг орон нутагт бас нэмэгдүүлж олгоно. Ингэснээр тухайн бүс нутгийн хөгжилд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм олон талын ач холбогдлыг бий болгох ийм төслийг бид бүхэн бол өргөн бариад ингээ хилцүүлээд батлуулахын төлөө явна. За мэдээлэл өгч ярилцсан эрхэм зочдтой маш их баярлалаа. За үзэгчдээ төгсгөлд нас зочдоо дахин танилцуулъя. Миний баруун гар талаас Ажуулдуур Эрдэс Баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга Дашбөрөв, Монголын чухал ашигт малтамлын ассоциацийн тэргүүн даваг, за хятад судлаач доктор Баатархүү нар та бүхэнд дэлхийд дахинд чухлаар яригдж байгаа чухал ашигт малтамлын нөхцөл байдал ямар байгаа, улс орнууд ямар бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна. За энэ боломжууд дундаас Монгол улс ер нь ямар боломжийг ирэх жилүүдэд эдлэх, за энэ хүрээнд ямар бодлогын арга хэмжээ хийх шаардлагатай талаарх мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Майны хаб хилцүүлэгт хамт исэн үзэгч та бүхэнд баярлалаа.